Тэнгэрийн дорж гэсэн хавийн арахын чимээн бай хатмуудтай байхдаа хоёр зүрхний химнэлээр цохилноо хязгааргүй тэнгэрийн дорж гэсэн хамгийн арахын чимээн бай. За сайн бацхан уу. Миний Монголын илгэнэгт хайртайхан дүүс минь Болрогийн гар судалтаанаас наадмын гангараа болсон ганц гангараа болсон тийм ээ. Баярхал архлын ганц гол бэлэг тэмдэг болсон гар утсаа худалдаж аваарай. Болрогийн гар утас итгэлтэй, найдвартай, ард нь бурхны хүү байгаа шүү. Тэ ер нь анхнаасаа рекламаасаа явж байгаа болохгүй. Одоо наадан болоход 4 хоног үлдлээ. Өнөөдөртөө нийлээд. Тий. Энэ бачуу цаг хугацаанд зорж ирээд найдвартай газраасаа найдвартай утсаа аваатгаарай. Тий. За юм байна. За тэгээд үргэлжлүүлээд өдрийн мэнд гэж. Тэгээ өдрийн мэндээс өмнө реклама явуулчих байгаа шүү дээ. Над чиг хүн ч гэдэг. Над шиг толгойтой сэргэлэн сэрэг тийм ээ. Хүн л бас Монгол чардаж амьдарч ийн гэхээр Монгол бол нэрээ үнэхээр ямар хүнд хэцүү нийгэм бэ гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Нэрээ тоглоомч хүн. Нэрээ бурхны хүү тийм үстэй чардаж амьдарч ийн гэхээр л бас л Монголын нийгэм бол бас овоо харгас нийгэм байгаа шүү тий. Бурхан минь. За. Та эдмэн тэгээд яаж болоод байт юм байгаа юм. Би ч бол яг бурхны хүү. Хайхатах тийм би ч бол яг бурхны хүү юм болохоор тийм ээ. Бас бурхан харахын нэгт. Хоёрт одоо бас их хөдөлмөрч хүйн, гуравт одоо яг толгойд ирэх сэрэг юм тийм ээ. Тэгэл ахтал чардаагаал үзээд байх. Та эдмэн одоо яаж болж идэг байна. Өөр юм залдгал улам л байж идэг байх л та. Гой илзнэ. Арай доош нийцнэ. Ер нь бол маазрах юм байхгүй. Иймэрхүү л болж байна. За. Осроотой барилдах юм болов уу гэж байна. Хай пэмэн гэж байна. Болот бек хаахаа гэж байна. КК сайхан стоо шүү гэж байна. Ховдын хуйгаа сайн үзэх байхаа гэж байна. Ховдын хуйгаа гэж ямар юм бэ тий? Гав ирцгоо. Суудлын бүсээ зөв гэж энэ хай пэмэн л гэж за 70 жил болоо болоо. Энэ яасан нү? Энэ яасан гэнэ? За энэ ч нэг жоон сүлжээ онж шүү монголчуудаа. Энэ юу байна да? Наадмын тусгай лайв. Тусгай лайв болоогүй. Тусгай лайв одоо энэ жил тусгай лайв хийж чадахгүй. Нэг ойр зур явж их замдаа л юу яахгүй бол лайв хийхгүй бол тусгай лайв хийж болохгүй нэ. За манайхан тэгээ наадмын таамаг юу байна? Миний бодож байгаагаар сүкат төрүүлээд тийм ээ Арангаан улсын зан сүкат хашаатын сүкат төрүүлэх болов гэж би бодож байна зүгээр. Би гэхдээ яг нарийн үзэх юм бол ингээ гараад ирдэг байхгүй тэр чи яг тэх юм байна гэх юм байна гэх. Одоо үнэхээр үзэж чадаагүй болохоор зүгээр таамаг маркинг юм да тийм ээ. Өөр миний бодлоор бол тэгж бодож байгаа юм. Би сүкатыг төрүүлээд орхон баяр үзүүлэх болов гэж бодож байна. Шүүгийн дөрөвт өсөх баяр үлдэх болов гэж бодоод байна. За шүүгийн дөрөвт өсөх баяр үлдэхтэй бол Батүлцэгтэй тунаад тэгээд нэг үзэж би нэг махалж жагаад нэг юм өсөх баярын дээр нь тусах болов гэж би бодож байна. За та хэдийн яриад байгаа тэр алтан цоожиг залууч бол 5-ын 5-анд унах болов гэж би бодож байна. Бас бурхны гүн штэ. Монгол үхийн алтан бусаар ч гэсэн тэргүүн хүн шүү дээ. Бас багцаа байлгүй дээ. Өөр юу вэ? За зоргоо бол одоо боломжоо алдсан. Өнгөрсөн жил их шанстай байсан. Тэгээд яаж байгаа юм байгаа юм тийм ээ. Батүлцгийн зоргоо хоёр одоо сүүлийн өчтөр өнгөрсөн жил одоо сүүлийн шанстай жилээ тэгээд хоёулаа зэрэг гівтэж өгч наадмын таамаг бодлуулсан байгаа. Энэ жил бол найдлага байхгүй. Одоо зөв Батүлцгийн бол бас нэг горилго тэгээд унтчиж болох юм зүгээр. Хин Зоригт Баатарын тухайд бол ямар шанс байхгүй. Шууд Б англи руу, Б зэрэглэл рүү шилжчихсэн юм.
Нодлон бол бас нэг шанстай шилвэйсэн баггүй. Яг нэг завсрын тийм ээ. Өмнөх үеийнхэн байхгүй болоод арын үеийнхэн арай болоогүй байсан. Яг нэг тэр завсар дээр нэг бужигнуулж боломж байсан. Зориг дотор байдаг өчтөн нодлон жил үхэл анхлуулаад тэгээд байхгүй. Гэвтэж өгсөн. Одоо тэгээ өөртөө л гом. За яах вэ? Өндөр мөнгөрдөн зүнгэрдэн бол яах вэ тэгээд тав дээр нэг ам аавн л үзтээ тэгээд. Тиймэрхүү бодолтой байна. Ам аваад хайчиж мэднэ, унжиж мэднэ яаж ер нь тэгээд дайруулчих байлгүй дээ. Залуучууд ч одоо амар болсон ганцхан зөрөгтэй. Манай мөнгөрдөн ч яаж ч тэр нэг ам авдаг гэж хэлэх үү. За тиймэрхүү бодогдож байна. Өөр ямар бөхчүүд байна монголчуудаа. Наба төрүү чааныг чи за тэр маацрал яах вэ манайхаа. Орхон баяр авраг болно гэж орхон баяр үзүүрлэх боломжтой. Ер нь боломжтой шүү. Түүнээс үүш яг үзүүрлэнэ гэж байгаа юм биш. Тийм байна. Өсгөрийг шээлгүй өсгөрийг амлаж аваад шүгэн дөрөвт өсгөр Батүлцыг нэг маха идчихэж хаяад гараад ирэнгүүт нь ганцхан барьж авч өсгөрийг амлаж авч зурж унгаагаал. Тэгэл үзүүрт. Үзүүрт үлдэнгүүтээ сүхбаттай онно үстэй. Тиймэрхүү л бодолтой байна. За Батмагна яах вэ гэж байна. Магнад итгэхгүй байна. Дөрөвч бол чигээрээ даваа гараад ирэх бах. Би Батмагнаг 5 дээр явчих болов уу гэж бодоод байна. 5-ын даваанд зурулчих болов уу? Далжигч явж ижил дээш харж унах болов уу гэж бодож байна. 3 дээр ч явж иж мэдэн ш. Их гоцол 2 дээр ч явж иж мэдэх юм. Арайч 2 дээр явчихгүй хаа. 3 юм уу 5 дээр л нөх болох гэж би бодоод байна. Зүгээр яг 5 давчих юм бол уг нь хөвтэйхэн шүү. Тэгэх юм бол 6 дээр нэг бацааныг амарч авч байгаа л ганцхан дайрж унгаагаал. За тэгээд тиймэрхүү л бодолтой байна шүү дээ, тийм ээ. Алтан цааш төрүүлнэ. Манайхны мэдрэлтэлт гэх үү тийм ээ. Бас мөрөөдөл бас хязгааргүй шүү тийм ээ. Алтан цааш төрүүлнэ гэж нэг баг юм чи чаацсан байна. Хин чаач юу? Хангай гэж юм. Хангайг бол би яах вэ? Юу яана гэж бодчих магадгүй бас нэг цолны ирэмбэр бас тэгээд нэг дүүжгэнж явж байгаа 6 давж болцшгүй л гэж бодож байна тий. 5 дээр явж ичч мэдэн тэгээд яг ер нь 6 давчих байлгүй дээ. Тэгээд 7 дээр тэгэл үзэж байгаа л тэгэл унах л галтарж унах байлгүй дээ тий. Тиймэрхүү бодолтой байх юм. Хангаа авраг яах бол гэж байна. Хангааг харин би сая ярьчлаа. Дахиад хангаа гэж байна. Бэм ботхон чаана. Манай өөр хангаага бас бадрангуй юм аа. Бэм ботгоныгаа төрүүлнэ гэж байна. Бэм ботгон нэг үзүүрлсэн чинь сохороц байсан шүү дээ монголчуудаа. Тий. Яасан хэцүү юм бэ? Яг юм бэм ботгон сайхан барилдаантай сайхан залуу л да зүгээр. Тэр нэг доош нь хийж байгаа юм биш зүгээр. Гэхдээ дахиж нэг хүнд 2 удаа сохороц таарах магадлал жоохон бага байхгүй юу? Тэрнийг бас жоохон ойлголтоо да манай өөр ангайхаа. Бас л бадрангуй юм аа. Өөр ангайхын чинь бадрангуй юм аа. Бас хүн бас бадрангуй байхад бас юмд хүрэн шүү тийм ээ. Өөр ангайхаас өөр ангайхан гиснээс манай муу лавг дорж инжил нэг гарцаг болчих болов уу гэж би бодоод байх юм. Лавг дорж байгаа. Нэг инжил нэг гарцаг болчих байхаа л гэж найдаад байна. Бас л мангар зөнгөр хүн шүү дээ бурхан минь. Гэхдээ мангар гэхэд зөнгөр гэхэд энэ жил ирэх биш нэг. Ямар ч үс нэг 4 даваад гараад ирэх байгаа. Тэгээд 4-ийн нуглаа гэж нэг зовлонтой юм байна. Бас тэрэн дээр нөгөө алтан цааж можтойгоо айгуул нугарч иж мэдгэл юм байгаа. За тэгээд ерөнхийдөө тэгээд яг манай хэн бол энэ жил цолоо их үлээд харцаг болчих واخ уу. Өөр ангаагаас тийм л найдлага байна. Танаа өөр ангаагаас танаа өөр ангаа чанс байхгүй. За яаж гин өөр яасан гинэ. Атен жийлж байгаа бас нэг жоохон уншин шүү манайхаа. Бэм ботхон дөрөвт батл гэж юм за. Айгуул за яах вэ? Бэм ботхон зүгээр 5 дээр хөвтчих байлгүй дээ. Тэгээд 4 давж гарч ирээд 4 давчуул гэж ярий да. Давчуул бас 4 давх нь эргэлзээдэй шүү. 4 давчуул 5 дээр гівтчих байлгүй дээ. Тэгээд их өөрийгөө мэдчихэж байгаа байлгүй. За тиймэрхүү байна. Батүлцээ яах вэ гэж Батүлцээг ярьсан шүү дээ. 6 давчаад тэгэхээр нарийн үзээгүй шүү манайхаа. Тийм ээ, нарийн үзэх үнэхээр юм боломж олцсонгүй. Өнгөрсөн жил чинь бас нарийн үзэх боломж олдоогүй шүү дээ. Өнгөрсөн жил чинь бол би ч нөгөө юу яагаад байшин бариад 2 сар байшин бариад зү 5 сарын 1-нд эхлээд би чинь 7 сарын 1-нд оруулсан шүү дээ.
Тэгээд 7 сарын 1-нд оруулчаад эхэлчээд тэгээд бас тэр хооронд ч бас нөгөө дэлгүр мэлгүр дотор ч бараа мараага тавиад наан цаашаа инээ тэрэ гэл ингээд тэгсээр байгаа наадан болцсон шүү дээ. Тэгээ яг нэг зөвхөн ерөнхийд нэг бас нэг таам гаргасан тийм ээ. Тэгээд өнгөрсөн жил чинь тийм шанстай байгаад байсан шүү дээ. Батүлзий төрүүлээд Зоригт Баатар үзүүлээ. Би чи өнгөрсөн жилийн таамыг мартцсан байна. Зоригоо үзүүлээд Орхон баяр хангаа хоёр шүгэндөрт үлдчихсэн юм аа. Өнгөрсөн жил чинь. Өнгөрсөн жил бас би арай форумтай бас юм хүмүүс бас мэдчихсэн байсан байх шүү. Тэгээд тэгж таам гаргасан чинь нөгөө Батүлзий хин хоёр маань Зоригт Баатар хоёр маань хоёулаа 5-ын даванд гэвтчүүл яах вэ? Тийм ээ? Хоёр нь новш чинь өргөсөн шүү. Тэгээ хамаг наадмын таамаг үлдүүлээд бүр өстө сургаггүй байсан Батсуур маань төрүүлээ тэгээ. Ер нь халахуудчтай тэгээ төлбөргүй хүмүүстэй хэрэг байхгүй. Тиймэрхүү байна. За. Жаргал хоёр хэр яах вэ гэж жагаа тэгэл 4 давхыг л бодож байгаа юм шүү дээ тийм үстэй. Тэгээ жагаа энэ жил 4 даваад ч нэмэр байхгүй тий. 5 дээр зурвал нөгөө хэд нь амраг авчин дөө тий. Тийм ээ содом дорж 3 дээр ам авч унах уу 4 дээр гэж цаадах чинь 3 давчаад 4 дээр шансаа үзэлгүй яах вэ? Цаа чинь 3-аад авчаад тэгэл 4 дээр дахиад оноолтон дээр очиод зогсон шүү дээ. Энэ жил нэг 4 давууч нэг начин дөрүүлэх байлгүй. Тийм байна. Увсаас дээгүүр үзэх хүн хэм байна гэж чинь эдтэй хэцүү байгаа. Увсынхан энэ жил бол увсаас ер нь энэ жил шөөгрөх хүн байгаа мó? Эдтэй хэцүүтэй. Ер нь дун хэцүү шүү. Гэтэ яг увсынхан ч бас нөгөө багаар ажилдаг учраас бас их зовлон биш үү тийм ээ. Ганц хүн, 2 хүн, 3 хүн зүтгэх ч одоо нэг хэрэг тийм үү. Багаараа ингээ тгийгээ явчихар чинь хамаагүй илүү өндөр амжилт үзүүлчихэд байгаа шүү дээ тийм ээ. Яг ямар ч боломжгүй хүмүүс хүртэл улсын начин болчихж байгаа юм. Ямар ч баг нэг 2 давх тооцоогүй байсан хүн очиод улсын начин болчихж байгаа юм тийм ээ. Заддаа нэг шүгүрх болуудаа гэж хэлсэн хүмүүс чинь тэгээд очиод төрүүлчээд байгаа юм. Тэгээд багийн ажиллагаа гэж нэг бас нэг зовлонтой юм байгаа шүү. Гэхдээ энэ жил найдваргүй баха. Тэгээ олон жил бас сохороо зэвэнэ гэж байхгүй. Тийм. Яаж Батүлзий дээд даваанд гарч ирэхвдээ гэж юм. Зэ. За яг баха. Энэ бас хүнтэй л маргачих шиг байна. Түүнээс биш. Надтай бол маргаагүй юм шиг байна. Батүлзийг бол хилчлээ шүү дээ, тийм ээ. 6 даваад 7 дээр өсөх баяртай л тунч болов гэж бодоод байна. За яг өсөх баяр зүгээр хуваараа үзээд бол шанс байхгүй шүү. Та нарын дээр бодоод байгаа шиг чинь сайн барилдахгүй зүгээр. Ард нь нөгөө магалжим загалж моторууд байна шүү дээ, тийм ээ. Ард нь моторууд байгаа учраас тэгээд мотороор нэг 6 авчих байлгүй дээ. Түүнээс биш. Юу ийдтэй тэгт. Би зүгээр алтан цоожийг бас нэг шанстай байж мэдх юм болов уу гэж би бодож ирсэн. Өсөх хоёрын оронд. Энэ хоёрын нэг нь л яан штэ тийм үстэй. Тэгээд би яагаад алтан цоожийг боломжтой байж мэднэ гэж бодож ирсэн бэ гэхээр нөгөө Нямбатар мөнгөний аргач магадгүй гэж бодож ирсэн байхгүй. Тэгээ Нямбатар чи хинтих гэдэг юм чи нэг алтан цоожийн мөнгө төргийг гаргаад зохицуулаад тийм ээ. Магалжив энтрийг дарамтлж хагаад нэг цол молон түргээ цаашаа нэг ганц 2 даваа явчих мэдэндээ гэж би бодож ирсэн боловч алтан цоожийн тэр сая нөгөө ямар юм блэ? Дан шиг наадам билүү? Тэрэнд барилж байгааг нь харахад ямар ч улаан мөнгөгүй байлээ. Ямар ч мөнгөгүй хүний шинжтэй барилж илээ. Тэгэхээр зад чинь найдваргүй. Тий. Алтан цоож 5 дээр би за хөдөр болго яах болоо гэж хөдөр болго заан болцсон энэ начин дөрүүлэх байлгүй. Би нэг бодож байна. За Сүхбатыг би төрүүлүүлчихэд байна шүү дээ. Сүхбат мөнгө шаргал хоёр яах болоо гэж байна. Сүхбатыг би төрүүлүүлчихэд байна. Мөнгө шаргал шөвгөрөө ээжиж болно шүү. Тий. Шөвгөрөө сайхан шөвгөрчөө зогсчих боломжтой шүү бас тий. Өгөөсөх аргагүй. Хэр барилдах нь бол сайн мэдэхгүй мөнгө шаргал эдрэг бол. Мөнгө шаргал эдэрчүүд барьцгүй хүмүүс шүү дээ тий. Ерөнхийдөө хэнийг ч хайж мэдэх, хэн чунж мэдэх тийм ээ. Анханаас нь гарч ирэхэд нь би хэлж ийсэн. Энэ цэдэн содном мөнгө шаргал эдэргээд нэг сайхан бүтлэн муутай нөхдүүд байна шүү дээ тийм ээ. Хэнд ч унж мэдэх, хэнийг ч давж мэдэх тий сайхан гарууд. Тэгэл яг тэр хэмжээнд л барилдсан шүү дээ. Амар сайхан гэж юм. Тэгээд амар сайхан ч олон жил одоо 5 дээр хөвтлээ шүү дээ монголчууд минь тий. Өөрийнхөө хэмжээг мэдчихэж байгаа шүү дээ тий. Ер нь бол яг зүгээр олон жил бас 5 дээр хөвтсөн. Одоо энэ жил нэг зүгээр нэг
нэг ёндоогоо үзьийвэл үзчихдэг ч юм уу гэж бодож иж магадгүй л байх. Тий, тэгээ яах вэ тэгэл нэг гарцгал болно шүү дээ. Начин төрүүлэх нь гарцаагүй. За яг нь мөнчгөрөөрөө үзүүл нэг гарцаг тийм ээ. Улсын гарцаг гээл явах. Ер нь бол яг нь улсад нэг 2-3 шүгүрч бүрэн баримттай байсан шүү. Тэгэл манай хүн чи одоо тэгэл 5 дээр гихтээд байгааг одоо Монголын ард түмэн бүгд мэдж байгаа. За тэгээд тэр нэг яриад яг уу. Шаа чиний мэддэг гэж юу байдаг л гэж. Тэгвэл миний лайвнаас гарчих. Ядаргаатай тий. Тэд юм мэдхгүй нэг юуг нь үздэг. Хэрэлдээл үздэг манай энэ оонууд нэрээ гизэн хүмүүс шүү. Оюун бол давраг яах вэ гэж энэ оюун бол 5 дээр гүтгэх байлгүй дээ. Бас одоо олон жил хилмигдсэн мөнгө төгрөг муутай байж байгаа. Тэгээд ер нь өөрийгөө ч мэдж байгаа тийм ээ. Яг наадам дээр бол хэцүү шүү дээ. Ер нь нэг гинтл ухаарчдгүй юм бол тэгээд 5 дээр нэг начин төрүүлж нэг юу яах байлгүй дээ тийм ээ. Начин төрүүлж нэг өсөх хоёрыг төрүүлж гэхгүй юу? Өсөх хоёрыг төрүүлж нэг 5 цэс хийж нэг бас амьдрал ахуйгаа залгуулъя гэж бодох болов уу гэж би бодож байгаа харагдах юм. Орхон баярыг ярьсан байгаа шүү. Орхон баярыг үзүүлүүлчихэд байгаа шүү тий. Би зүгээр энэ бол зүгээр таамаг шүү монголчууд юм. Тэг нарийн үзээгүй. Яг нарийн үзэх юм бол яг тхийн байна гэ бүр гараад ирдэг. За тэгээд бүгчүүдтэй их ойрхон байгаад хин гэмтэл өртөлтэй байна. Яаж ийж энэ гэдэг нэг бас ганц нэг юм асуучих юм бол бүр их тодорхой. Улсын наадам бол ойлгомжтой. Штэ ер нь бол тэгэл тодорхой бүр тэгэх юм ийм бүх юм гараад ирдэг шүү дээ. Яг мэдээж хэрэг амьдрал юм болохоор санамсаргүй бас нэг тохиолдол зөндөө гарч ирнэ л дээ. Тэгтэл ерөнхийдөө чинь нэг яг нарийн үзээд ингэх юм бол ер нь бол нэг 80-90% зүгээр гараад ирдэг байхгүй. Их муудлаа гэж бодоход 70% зүгээр батны 70% гараад ирдэг. Тэгэхээр 70% ч болох магадлал багтаа дөө. Ер нь бол 80% зүгээр шууд босоод ирдэг шүү дээ. Төрүүлэх магадaltaй хүн ерөөсөө сүхбат гэж би үзээд байна. Тэгээ ер нь бол тэгээ манай дүү хүүд жоохон хүний дургу үргээд саяхан нэг нэвтрүүлэг ороод жоохон пэйтэйгээ хэлээ тэгж болохгүй байгаа юм да. Ер нь наадмын өмнө тэр төрүүлэх гэж байгаа хүн тэр нэвтрүүлэгт ороо солиороо яваад ах бол хамгийн буруу шүү. Тэгэл сайхан чимээгүй шиг байж байгаа л банк. Ер нь тэгээд амьдралч бай, ажил үүсч бай, бүхч бай ялгаа байхгүй. Одоо энерги биед хоригдлагдаад тэгээд тэр хоригдлагдсан энергийнхаа хүчээр л явчихдаг юм байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь тэр завсран тэр нөгөө нэвтрүүлэгт ороод тэр хоригдлагдж байгаа энерgiгээ ингээ ард түмэн цацаа ачаар чинь тэгээд явхаа болчихдог байхгүй. Тэгээ сайн нэг манай хүн Сүхбат би Сүхбатыг бол ер нь жоохон батны болов гэж бодож ирсэн чинь тэр нэг нэвтрүүлэгт ороо солиороо тэн дээрээ бас жоохон пэйтэйгээд тэгээ бас нэг жоохон аюу ажил юм лээ. Энерги жоохон барж илээ лээ тэгээд. Гэтэ яг гайгүй тэгээ барилчих байлгүй дээ. За ийшээ нэг юу ахста. Яа тамхи хийдэг нэг юм уу? Сав ахста яач юу? Хармин үрт хамтдаа л байх та. Пүрүү сайхан заа төрүүлнэ гэж. Яа. Батмагнаа төрүүлнэ л гэж юм. Гээ уугч төрүүлчих болохгүй ч байхгүй л дээ. Угаасаа цаанаасаа тэгээд юу яад юм аа. Юм гэдэг чинь тэгээд цаанаасаа гэдэг шүү дээ. Яг Европын авраг төрүүлээл зүгээр өвчгнөөл. Тэгэл аврагуудын лиг мэгт амар өндөр амжилт үзүүлээл. Ер нь их галзуураал байгаа багууд зөндөө л байдаг шүү дээ. Хөлөн бүгдээр жишээ авах юм бол. Тэгэл тэр тоглогчдын дийлэнх нэг жижиг улсынх ч байдаг юм уу те. Тэгэл яг одоо тэр улсын багста тэр хаалгач нь тийм амар багийнх довтлогч нь тийм амар энэ тэргээ зүгээр сүржин дарчин тийм шүү дээ. Одоо жишээл Португал байна шүү дээ. Зүгээр л баахан Кристиано Роналдо тэр энэ вай энэ жил бол зүгээр Португал чигээрээ тийм юм байдгүй шүү дээ. Эцээ тэгэл нөгөө тулаанд шонхрууд ниснэ гэдэг шиг л тэгэл. Угаасаа цаагаараа том аймгийн л эрен бизэн дата газар л үлдчихдэг баг. Явж л арангаа увс. Тийм ээ өөрангаа. Ингээл ерөнхийдөө л байл энэдээс
3 4 аймагаас л ерөнхийдөө яаш түүнээс биш. Нэг жижиг сайжгийн аймагуд бол яах вэ? Яг зөв нэг халтар утар бүхтэй аймагуд бол яг нэг азар нэг яах вэ? Нэг ганц нэг жилийн түрүү авах тохиолдол бас байна. Ерөнхийдөө л тэгэл нөгөө луугрууд чинь л үлдчихдэг байхгүй. Луугар аймгийнхан чинь цаагаараа. Би ботхон энэ төр ч одоо үзүүлж байгаа чинь цаагаараа л нөгөө өвөр хангайхан л үлдчихлээ байдаг л. Цаагаараа юм гэдэг чинь цаагаараа байдсан шүү дээ. Тэгэл хаа хамаагүй нэг завсрын нэг Баян Монгор гэсэн аймгийн нэг оцаан гарч ирээл төрүүлж мөрүүлэл тийм юм жижиг барилдаанууд болно. Жижиг барилдаанд бүтэн жилийн улирлын турш 10 төрүүлээд 20 төрүүлээд 30 төрүүлээд бүх барилдаанд төрүүлсэн цагаан сар магазаар төрүүлээд зүгээр алаа хийцэн байж болно. Тэрнийг бол үгүйсэхгүй. Яг наадам гэл дэвж шавал гараад ирэхэр чи тэгэл нөгөө л луугрууд тийм ээ луугар аймгийнхан чинь аймагуудынхан чинь л үлддэг байхгүй юу? Завсар нь яг нэг 10 жилд 1 2 удаа ч юм уу 3 удаа ч юм уу нэг завсрын жижиг сажиг аймгийн нөхдөө төрүүлж үзүүлэх юм байна. А ерөнхийдөө л яг нь цаагаараа л луугрууд чи үлддэг юм. За носон дарцагнууд байна. Тийм учраас бол би бол ерөөсөө Батбагнад итгэхгүй байна. Нэгдүгээрт аймгийг бодсон ч итгэхгүй байна. Хоёрдугаарт барилдааны бодсон ч итгэхгүй байна. Яг заал мааланд нэг орж гараал наан цаана ороод өжигнуулаал те. Яг тиймэрхүү юм байна байлгүй яг. Зүгээр улсын наадамд бол тэгж төрүүлж мөрүүлээл өвчгнөөл тийм юм гэж байхгүй. Тэгэж Батбагнагийн барилдаан болохгүй байгаа гэдгийг би анханаас нь хэдэн жил ч ярьж ирвдээ тийм ээ намайг үздэг хүмүүс бүгд мэдж байгаа шүү дээ тийм ээ. Салхитай барилдаантай байхгүй юу Батбагнаа чи. Тэгээд салхитай хүн чинь тэгээд хэцүү. Яг гараал ирэх чи тэгэл хотлаа шүү дээ. За өмнөхээрийн игээр болохгүй л дээ. Аймаар гантай жил байх юм бол бүр өстө нэг тусалж бороо орохгүй жил байх юм бол Батбагнаа бас яах вэ бас нэг бас юмыг яаж мэдхгүй юм. Түүнээс биш бол хэцүү. Ер нь хотлаад уу. Дэмий балаа юм яриад. За тиймэрхүү байна. За иймэрхүү байна. Содном дорж наадамд 3 жил унаагүй юмаа ганц бүгшүү хаахаал гэж байна. За лав гэрэл гэж байна. Лав гэрэл яг мотортой гэхдээ тэгээд болохгүй байгаамаа. Ер нь нэг бас нэг 5 6 давж гарч ирээл явна гэж бодчих заяа. 4-дээр ч явж иж магадгүй. 4-дээр л явах үстэй айгүй бол. Яг урд нь бол нэг АЗ-ээр ч юм уу тийм ээ багш магшийн хувь заяагаар ч юм уу тэгэл ерөнхийдөө тэгэл нэг мотор маркийн тийм ээ ардлаасаа дэмжлэгтэй л явцсан хүн шүү дээ. Нуух юм байхгүй. Түүнээс биш яг өөрөө барилдаад яатсан юм бол байхгүй шүү дээ тийм ээ. Лав гэрлийн тухайд бол итгэхгүй байна. Нэгт хоёрдугаарт завхныхаа угаасаа нэг тийм жоохон ёндоо муутай гэх юм уу цаанаасаа харсан дэнгэргүй хүмүүсэлтэй. Ерөн тэр нэг уртгарт маамын лав гэж хүн байсан тийм ээ. Тэр хүний ёндоог хариулснаас хойш тэгээд ерөнхийдөө энэ завхныхаа жөөдлөхөө үлдсэн байхгүй. Завхныхан ч юм байж тээ би зүгээр танаас сонирхуулж ярихад манайхан цааш нь шеэрлээд өгөөрэй 517 хүн цааш нь шеэр нэг бүхийн группүүд рүү хийчих. Болрогийн гар утас судалдаанаас утсаарай тийм гол нь бас тийм ээ. Тэрнийг мартах гэж шүү. 99030207. Завхныхан ч бол их зовлонтой хүмүүс шүү дээ. Аль энэ ч нэг 99030207 нэг тавиадах юм. Тэгээ дараа нь завхных нэг ярина. За тэгээ ерөнхийдөө нэг лайв өндөрлөх тийм шоулоо да тийм ээ. Болрогийн гар утас судалдаа. Наадмын гангара гар утсаа. Наадмын гангара гар утсаа. Энэ лайв явж явахд болдгүй юм байна. Гар утас судалдаа. 99030207. За наадмын гангара
байлж байж байгаа хөлөө. Та хэдэн минь таамгаа биччихлээ. Би энэ ч нэг яаж ч бас нэг слог connection ингээ балаа гарч ирээд байна. Наадмын гангара болрогийн гар утас 9903 0207 эхэндээ яадаг гэж. Манайхан цаашин ширлэхийг бодорой. Тэгээ над чиг одоо ингээд энэ наадам таамгийг бодит үнэнгээр нь хэлэх хүн бол байхгүй шүү. За завхныхан бол ийм өчртэй байгаамаа. Ер нь бол нэг уртгалт маамын лав гэдэг хүн байсан тийм ээ. Тэр мөрнийхээ хөшөө мөшөг босгооч та нар. Арчааг нь овшнооч юу нэрээ. Уртгалт маамын лав гэж хүн чинь 1939 оны наадам төрүүлсэн байхгүй юу? Төвдөн аваргыг тонгорч унгаагаад. Тэгээ тонгороо унгаацсан чинь чиний дохой төрүүлж хүрсэн гээд тэгээ маамын лав гоо чи азыг хариулаад тэгээд наадмын дараа нэг 10 хэд хоногийн дараа баривчилж явж чоронд хийгээд 10 жилийн яал өгөөд тэгээ 10 жил сууж агаад гарч ирээд тэгээ бас зайлууд 10 жилийн дараа бас 3 удаа шүгүрсэн байдгийг штэ. Тэгээд энэ завхныхны чи ерөнхийдөө жоохон аз нь харьцсан бохоггүй. Арчаа байхгүй болсон бохоггүй. Тэгээ манай энэ завхныхын оюун ухаан гэж хэрвээ байдаг бол толгой тарих гэж байгаа байхгүй. Ер нь жоохон хөлдөө хүмүүс л дээ. Тэр лавг арслангийнхаа юу мөг юу яагач хөшөө мөшөөг нь босгооч та нар. Тэгээ нөө завханд ч уган сайхан бөхчүүд төрдгий. Тэр ямар шагж үлээ. Тийм бас хүн байсан тийм ээ. Тэгээ бас хилмигдсэн шиг санагдаж байна. Тэгээ тэр хүн чинь бас аврах цолны бодлыг бас хангацсан юм байгаа шүү дээ. Лавггой ч хангаад энэ шагж аврах гэдэг чинь бас нэг удаа 10 давж төрүүлээд нэг удаа 9 давд үзүүлчихдэг ч үлээ. Одоогийнхоор ч бай, дээр үедээ ч бай аврагал ахгүй юу. Энэ маамын лавг арслан гэдэг байгаа чинь бас ялгаа авахгүй л авраг. Бас нэг 10 давж төрүүлээ, бас нэг үзүүрлээ, шүгэний дөрөвт 2 3 үлдчихдэг ч үлээ марччих. Энэ хоёр хүн чинь ингээ хилмигдсэн юм байгаа. Авраг цолны болцол хангачаад авчаадаагүй. За тийм байна. За тэгээ явж идэл чинь одоо зүгээр сүүлийн үеийнхнээс эхлүүлээ ярих юм бол цэрэн бунцэг гарчин бол одоо авраг байсан хүн шүү дээ ерөөсөл. Ерөөсөл энэ сүхбат өсөхөөр сумья базар одоо юу гэдэг энэ сайхан барилж ирсэн энэ Ганбатсан бат эдгээр одоо эдний үеийнхэн байна тийм ээ. Эдгээр ч юм бол зүгээр нусааг өчрөхгүй юмнууд тийм ээ. Зүгээр нэг тиймээс нэг хідэн хачин юмнууд зайлуул хөрх юм хэр бүртгэндээ баригдсан хөдөөнөөс орж ирсэн алиа юмнууд байж хатал. Цэрэн бунцэг гад чи аль хизээ улсын начин мачин заамаа болоо явцсан байсан. Бүр тасарцсан амт байсан шүү дээ. Тэгээ цэрэн бунцэг гад күүди чинь авраг болох замдаа яасан бэ гэхээр балжийн аврагт нэг өгөөд азаа өхүүлээд тэгээ дунд нь бизнес инээ тэрэ гэж яваад тэгээ байжсэн тэгээд нэг ганц жил барилдах гэж тэгжсэн чинь ах нь аваач хүн амтан акадж буудаж алж малаад тэгээ энэ чинь хөрх юм зайлуулгаа замарцсан юм баггүй. Түүнээс биш бол бас амар байсан үг байсан шүү. За ингэж хааш нь үргэлжлэх юм бол баяр жавхлан гард байна тийм ээ. Улсад 3 удаа 6 даваад бас нэг 5 мав даваад махаа идэж явж ийш нэг юм арай гэж нэг юм гард болсон юм шүү. За тэгээ байж идэл чинь одоо улсын начин Нямсран гэж байсан тийм ээ. Одоо ч гэсэн хөргө байдаг л ах л та. Америкт байдیں۔ Гинлээ. Нямсран ах гээл ихэд чинь улсын наадамд 3 удаа 4 давж ийж арай гэж нэг юм 4-р нь улсын начин болох жишээний. За энэ улсын гард жаргал сайхан гэдэг чинь улсад бас 4 удаа билүү 3 удаа билүү бас 3 давж ийж 4 давж ийж арай гэж нэг юм улсын начин болж байгаа. За энэ улсын начин оргилгээ нөхөрч улсад бас 2 удаа 5 давж ийж арай гэж нэг юм 3 дахь дээр нэг юм начин болж байгаа юм. За тэр улсын начин бадамд орж байгаа нөхөр чинь бас ялгаа байхгүй. Бас улсад 2 удаа 4 давж ийж 3 дахь дээр нь арай гэж болж байгаа юм. 3 удаа давчдаг ч үлээ. За нэг аймгийн арслан
жаргал гэдэг нэг нөхөр байгаа тийм ээ. Уг нь миний үед бол нэмэргүй л байсан юм да. Одоо л би нөгөө барилтгаа болчоод тэр маань бэлтгэл хийж үлдчихээл тэгэл одоо намайгаа зодчих гээд байдаг болсон байна лээ. Тэгээ уг нь миний үед бол тийм ч нэг намайг зодох нь үтгэл миний өөрөөс их царгааргүй нөхөр байсан юм да. Тэр бол жишээлбэл 4 удаа аймагт үзүүрлж явж иж арай гэж нэг аймгийн арслан болж байгаа юм. За аймгийн зам Бацаахан гэж байсан тийм ээ. За хүүн одоо энэ дуулаад байгаа. Бацаахан жишээлбэл улсын наадамд 3 удаа 4 давчаад тэгээ улсын начин болж чадахгүй байгаа юм. Аймагт бас 3 билүү 4 үзүүрлж байгаа юм. Завхныхан ч ер нь нэг тийм азгүй ч гэх юм уу, хараагдсан ч гэх юм уу, азан харьцсан ч гэх юм уу амар зовж иж цолон төрдөг байхгүй. Махаа идэж явж иж арай гэж нэг юм цолон төрнө. За улсын гард гончиг дам байна тийм ээ. Улсын наадамд 3 билүү 4 шүүгэрж явж иж нэг юм тэгээд арай гэж нэг юм нэг гард болж явж байгаа юм. Тий. Эднийхэн ч ерөөсөө тэгээд нийгмээрээ тийм сонин хүмүүс идэв шүү дээ завхныхан ч сонирхуулж ярих юм. Мангар зовж иж юмд хүрнэ. Тэр авах ёстой цолоо ёстой махаа идчихэж арай гэж нэг юм аавна. Тэгээ зарим нь авч чадахгүй. Тийм л нэг сонин хиймэргүй аймгийнхан да завхныхан бол. Манай энэ 700 хүн жаашин ширлээ. За яг би зүгээр нэг дотроо нэг ийм хоригдлого тээж явдаг юм байна. Би ч завхныхантай их сайн харилцаад байна шүү дээ. Гөөргийн манай завхныхан цайлган жоохон тэнэгдүү байхгүй юу тий. Гөөргийн тэнэг болохоор намайг үзээ даа мэдрэлтэй. Өө тий. Нөгөө улсын начин Сумья Вэс гэж би. Сумья Вэс чи улсын наадамд заан болно, харцаг болно гэж одоо ер нь их эрт гарч ирсэн шүү дээ. Айл 97 онд залуу хөх байхдаа багийн аврагыг хайж илүү яалаа. Багийн аврагтаа том улсын наадмын барилдаанд үзүүр дөрөнд чөлдөж илүү. Сумья Вэс ч өстой зов ч өстой махаа идэж явж иж арай гэж нэг улсын наадамд 2 3 удаа 4 давж явж иж нэг улсын начин болсон юм. Дахиад дараа нь 2 3 удаа 3 удаа 5 давж нэг юм явж байгаа. Тэгээд хөөрхий цаашаа гарцаг болж чадлаггүй. Тэгээ баларсан. Завхныхан бол угаасаа бүтэхгүй. За миний гордож явдаг юм юу гэхээр тэр нөгөө маамын лавгхайн тэр нэг аз харьсан тийм ээ. Хараалтсан тийм ээ. Тэр энэ лав гэрлэр нэг дуусгар болж нэг 100 жилийн дараа дуусгар болж нэг эднэр завхныхны хараал арилж нэг завхнаас бүх төрж магадгүй гэж би бодоод байдгийг. А түүнээс биш үлрийн завхныхан бол уг нь бол потенциал байгаад байдаг. Уг нь бол бүхтэй аймаг бүхийг сайхан дэмждэг ард түмэн. Тийм ээ? Даанч тэгэл нэг тийм л юм байгаа юм. Лав гэрлэр энэ хараал арилж магадгүй. За тиймэрхүү байна. Би зүгээр тэгж боддгийн. Үгүй ч байж магадгүй, тийм ээ? Маамын лавгүй юу яагаад хараагдаад тэгээд тэрнээс хойш 100 жил одоо энэ эднэр ингэж азгүйтэж явж байгаад 100 жилийн дараа нэг лав гэрэл гэж нэг хүн гарч ирээд бас гэрэл гэж байгаамаа хөрх юм бас гэрэл гэдэг чи одоо ер нь ямар ч шашинд одоо их тийм энергитэй хар энергийг арилгадаг гэсэн санаач цаагаараа. Тэгээд нэг лав гэрэл гэдэг нэртэй тийм ээ маамын лавгийн арталт нэг гэрэл залгаад нэг хараал нарилаад тэгээд нэг эднийхнээс одоо нэг хэсэг нэг дийлдэшгүй баахан бөхчүүд төрж мэдхэл юм байгаа энэ 30-аад он гарсны дараа. За нэг тиймэрхүү юм бодогдож байна. Зөв лав гэрэл нэг юу яаж магадгүй. Зөв нэг ер нь явж байгаад нэг төрүүлж мэдхэл юм байгаа шүү. За тиймэрхүү байна. Басуу төрүү гэж байна. Басуу төрүүлэхгүй. Тийм. Угаасаа ч сэтгэл зүйн мэтгэл зүйн дээр төрүүлэхээргүй шинжтэй байлээ. Сая энэ 2-3 хоногийн өмнө тэр уснуур галын барилдаан болж илээ шүү дээ. Тэрний бичлэг хальт нэг явж илээ. Би нэг хэдэн секундын бичлэгнүүдийг хальт харсан. Угаасаа сэтгэл зүйн байхгүй болцсон байлээ. Ер нь тэгээд спорт гэдэг чинь яг нэг тийм эр таарах акшн л байдаг шүү дээ. Яг нэг эр таарах тийм ээ. Арай нэг залуудаад байвал бас нэг болохгүй тийм ээ. Арай нэг гөгшрөөд ирэхлээр бас сэтгэл зүйн дийлхэ болчихдог байхгүй. Бас найдлаггүй. Харин ч өнгөрсөн жил харин өстой сайхан барилдсан нь тэгээд одоо ер нь бас тэр хүний хөв зөхөөл бурхнаас заяасан амны ишиг байж. Тийм түүнээс иш бол энэ жил бол ямар ч найдлага байхгүй. Тэрний бол үүнэнгээсээ. Хинтийнхний талаар гэж байна. За яг хинти бол тэгээд одоо юуг нь ярих вэ? Төрнөөс иш зөндөө ярьсан юм чинь. Анар төрүүлнэ л гэж. Манай дорнотойхон нэр Осолж Бадрангой юм аа нэрээ.
Анар тэгээ 5 дээр ам авах юм уу та чаавас 4 даваа гараад ирчлээ гэж төсөөлье. 4 давхад хэцүү шүү. 4 давчид 5 дээр анарыг ам авахулах уу аа? Орхон баяр амлж авч байгаа л ганцхан зурна үстэй. Анар манарыг бол зүгээр тийм үстэй. Эвгүүцэх юм бол орхон баяр авна шүү. За яг нэг орхон баяраас доошлоо гэж бодоод нэг за яг нэг азар ам авлаа гэж бодоход тэгээд бас анарч бас яг жоо хүн чанарын хувьд бас гайгүй залуу шиг байдгийн шүү зайлвал. Бас л жоохон хөлдүүд өнөхөр шиг байгаа юм. Бас нэг зүүн аймгаас начин төрүүлийн мөрүүлийгээд бас нэг алтан зоож хин хоёрт өс хоёр хоёрт буян болж иж мэдгэл бас мэдгэл залуу юм байгаа. Өөг нь бол тэгтээ тэгүүлэхгүй л дээ. Бид нар чинь амар хэцүү шүү дээ. Улсын наадам гэдэг чинь улсын наадам шүү дээ. 5-5-нд анар одоо өс хоёр алтан зоож хоёрын нэгийг аваад тунаанаас гаргах гэж төсөөлөх юм бол анарыг чи аваад зураад нөгөө хоёрыг чи хооронд нь хаяа штт. Манай бөхчүүч нь бүх юма тооцоолж байгаа штт. Одоо жишээлбэл энэ булганы баасан дорж өсгөр хоёр чинь одоо жишээлбэл баг хоёулаа үзүр төрөнд ч үлдчихээр тийм шанстай байсан штт. Одоо бас үнэхээр сайн байсан штт. Одоо ах トゥ хоёр. Тэгэл тэр хоёрыг чинь за энэ хоёрыг 5 дээр тунагая, энэ хоёрыг 6 дээр тунагая гэл тэгэл дорн зураа ичдэг аахгүй. Зургийн зурж байгаа л за ингэ шүү дээ шүү гэл тэгэл болоо шүү. Наад чи амархан шүү дээ. Том аймагуд, луугар аймагуудынх чинь бол зүгээр тэгж амар юу хүн байх вэ чаас. Хүмүүсаа бацаа нарыг бол тэгэл нэг дээрээс нь ахуул бол зургийн зураал 2 дээр тэгнэ 3 дээр тэгнэ гэж байгаа л тэгэл дор даваанд дор нухчдаг шүү. За Баттэрдэн харцаг энэ тэр одоо болдөө та хэд. Бурхныг энэ тэрч гих шиг яах гээд бурхны нэр гутааж ядаг вэ гэж. За энийг блок болно. Иймэрхүү юмнуудыг блоклсон дээр шүү. За блок. Сэлэнг ховд баяа хонгор гэж байна. За бат тогтох дор цүрэн гэж байна. За ингээд лайва өндөрлөе. Миний хайртай ард түмэн цааш нь шеэрлээд өгөөрэй. Наадмын гангараа Болрогийн гар утас судалдаанаас судалдаж аваарай. Болрогийн гар утас найдвартай ардталт нь бурхны хүү Баярбаатар байгаа. Ядчил хэмэр нь хайчгүй тийм ээ. Хэмэр нь хайчгүй бурхны хүүгийн чинь хэмэр нь хайчгүй тийм ээ. Хэмэртэй хүнээс азтай хүнээс ариун цагаан хүнээс тийм ээ. Утас судалдаж аваарай. Амьдралынхаа зам мөрийг тэгшлээрэй. Тийм ээ. Ариун цагаан хөдөлмөрөөрөө яваа хүмүүс чинь сайхан энергитэй байдгийн шүү. Үг нь нийл сэтгэлэн цагаан хүнээс юм авах юм бол ажил үс бүтдгийн шүү монголчуудаа. Сайхан наадцгаагаарай. Одоо наадмын таамаг маамаг энтер гэж лайв хийж амжих нь амжихгүй нөө одоо юу одоо бас энэ имэйл рүү явж нөгөө маа хашаагаа бас нэг жоох ядахтаа нэг цэвэрлэлт юм уу гэж явж байна. За баяртай сайхан амарцгаагаарай. Амжилт. А56 байхгүй байгаа ах шүү. Тий. А55 байгаа сая 100. За баяртай.